Хөдөө аж ахуйн цахимжуулалтын талаар DLG-ийн байр суурь сэдвээр та бүхэндээ илтгэл тавих боломж олсонд баяртай байна. Намайг Флориан Шиллер гэдэг. Би DLG-ийн цахим хөдөө аж ахуй төслийн удирдагчаар ажилладаг. Илтгэлийн эхэнд Германы хөдөө аж ахуйн нийгэмлэг DLG-ийн үйл ажиллагааг товч танилцуулна. Дараа нь хөдөө аж ахуйг цахимжуулах талаар DLG-гээс тавьж буй шаардлага, цахимжуулалтын давуу талууд, практик хэрэглээ, эрсдэл, цахимжуулалтаар өртгийн сүлжээний оролцогчдын хоорондох уялдаа харилцааг сайжруулах боломж, мөн цахимжуулалтын төрөл бүрийн түвшин, газар тариаланд яаж ашиглах, тухайлбал хөдөө аж ахуйн машин, багажуудын хооронд цахим мэдээлэл дамжуулах боломж, арга замууд, төрөл бүрийн брендийн машин, багажууд хоорондоо клауд сервер ашиглан хэрхэн харилцах талаар бодит жишээнд тулгуурлан ярина. Эцэст нь хөдөө аж ахуйн цахимжуулалтыг эрчимжүүлэх хялбаршуулах зорилгоор Европын холбооноос сэргэжүүлж буй Атлас төслийг танилцуулна. Германы хөдөө аж ахуйн нийгэмлэг нь Герман улсын хүнс хөдөө аж ахуйн салбар дахь нээлттэй сүлжээ бөгөөд мэргэжлийн дуу хоолой болох Германы хөдөө аж ахуйн нийгэмлэг DLG-г зохиолч, зураач, инженер Макс Ойт 1885 онд үүсгэн байгуулсан. Нийтийн эрх ашигт үйлчилдэг улс төрөөс хараат бус олон улсын түвшинд бие даасан хамтын ажиллагаатай. Хүнс хөдөө аж ахуйн бүх салбарын бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж фермерүүдээс бүрдсэн 30 мянган гишүүнтэй. Мэдлэг чанар, технологи дамжуулахад чиглэсэн манай үйл ажиллагаа салбарын шинжлэх ухаан, технологийн дэвшилт түлхээс болж өгдөг. DLG-гийн үндсэн ажиллагаа нь салбарын тулгамдсан асуудлуудаар мэдээлэл, зөвлөмж боловсруулах, түгээх, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн техник, орц материалын сорилт, сертификатжуулалт, түүний шалгуур, арга зүйг боловсруулах, чанарыг дэмжихэд чиглэдэг. Мөн инновац, мэдлэг, туршлага, түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрөл бүрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг. DLG-гийн үзэсгэлэн яармагуд 5 үндсэн сэдвийг хамардаг. Газар тариалангийн салбар жишээ нь 2 жил тутам Хановер хотод зохиогддог агритехника яармагыг та бүхэн мэдэх байх. Агритехникаг сүүлийн үед мөн Африк, Аз тивүүдэд салбарлан зохион байгуулж байна. Мөн DLG-гийн талбайн өдөрлөг, төмс аж ахуйн Potato Европ, мал аж ахуйн чиглэлийн хамгийн том арга хэмжээ Европ тир үзэсгэлэн яармагыг Герман болон гадаадын хэд хэдэн оронд зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйгаас гадна эрчим хүч, ойн аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг. Уг арга хэмжээнүүд салбарт шинээр нэвтэрч буй инновац, шинэ мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. DLG-д мэргэжлийн сургалт мэдээллийн 2 төв ажилладаг. Хөдөө аж ахуйн сургалт мэдээллийн төв нь орон тооны бус 900 гаруй мэргэжлэнтэй хамтран ажиллаж, салбарын тулгамдсан асуудлуудаар мэдээлэл, зөвлөмж бэлтгэх, үзэсгэлэн, яармаг, өдөрлөг, хурал зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулах, мэргэжлийн сэдвүүдээр мэдээллийн товхимол, гарын авлага, материал хэвлэн нийтлэх үйл ажиллагааг эрхэлдэг. Газар тариалан хөдөө аж ахуйн техник, мал аж ахуй, малын тэжээллэг, фермерийн аж ахуйн менежмент, байгаль орчны тогтвортой байдал, усны амтан ургамлын аж ахуй, био орчин хүч, ойн аж ахуй зэрэг сэдвүүдийг хамардаг. Хүнс үйлдвэрлэлийн сургалт мэдээллийн төв нь хүнс үйлдвэрлэлийн инновац, технологи, чанарын дэвшлиг дэмжих чиглэлээр олон улсын хэмжээнд томоохон байгууллага тооцогддог. 3000 гаруй олон улсын экспертүүдтэй хамтран ажиллаж салбарынхаа тулгамдсан асуудлуудаар мэдээлэл, зөвлөмж бэлтгэх, мэдлэг, инновац түгээхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, хэвлэн нийтлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Хөдөө аж ахуйн сургалт мэдээллийн төвийн бүрэлдэхүүнд хариалагддаг сургалт үйлдвэрлэлийн нэгж болох олон улсын газар тариалангийн төв 500 га талбайд тариалан эрхлэхийн хажуугаар хэрэглээний ба талбайн туршилт, судалгаа, мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээ, сургалт үзэсгэлэн, үзүүлэх сургалт зохион байгуулах чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг гүйцэтгэдэг. Жишээлбэл жил бүр зохиогддог DLG-гийн талбайн өдөрлөгийг тус төв хариуцдаг. Мэргэшүүлэх сургалтын нэгж болох DLG Академи 2006 онд байгуулагдсан. Жилд 200 гаруй сургалт төрөл бүрийн байршил зохион байгуулж 2000 гаруй хүн хамруулдаг. Манай сургалтууд салбарын ба мэргэжлийн хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг түгээх, өртгийн нийт сүлжээнд бизнесийн сэтгэлгээг төлөвшүүлэх, онол үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэхэд чиглэдэг. Дотоодын ба олон улсын түвшнийг хамарсан сургалт, семинар, менторын ба шавь сургалтын хөтөлбөр, сургалтын аялал зохион байгуулахаас гадна тариаланчид, фермерүүд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. DLG-гийн хүнсний бүтээгдэхүүний сорилын төв хүнсний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд бодит мэдээлэл өгөх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний чанарын сорилтыг 1885 оноос хойш гүйцэтгэж байна. Жилд 30 гаруй мянган бүтээгдэхүүний олон улсын сорилтыг эрдэм шинжилгээ, хүнс үйлдвэрлэл, мэргэжлийн хяналтын 3000 гаруй сайн дурын шинжээчдийн оролцоотойгоор гүйцэтгэдэг.
DLG-гийн тоног төхөөрөмж, орц материалын сорилтын төв, энэ чиглэлийн сорилт, сертификатжуулалтын тэргүүлэх байгууллагт тооцогддог. 130 гаруй жилийн туршлагатай Европын холбоонд аль биесээр бүртгэгдсэн бөгөөд удаа дараалан магадлан итгэмжлэгдсэн. Сорилтонд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж практикт ойр арга зүйг ашигладаг. Жилд дунджаар 1100 техникийн сорилт, 2500 орц материалын сорилт гүйцэтгэж, сорилтын үр дүнгээр 4000 гаруй тайлан хэвлэл нийтлэж олон нийтэд мэдээлдэг. Одоо ихтгэлийн үндсэн сэдэв болох цахимжуулалтын талаар ярив. Хөдөө аж ахуйн цахимжуулалт цаашид аль болох үр өгөөжтэй байх, сөрөг үр дагавар дагуулахгүй байх талаар DLG өөрийнхөө байр суурийг олон нийтэд хандсан 8 шаардлагад багтаан илэрхийлсэн байдаг. DLG-гийн тавьж буй эхний шаардлага нь үүрэн холбооны дэд бүтцийг тэлэх. Цахим мэдээллийн харилцаа үүрэн холбооны сүлжээгээр дамждаг учраас хөдөө аж ахуйг цахимжуулахын тулд хөдөө орон нутагт үүрэн холбооны дэд бүтцийг өргөтгөх, 3G-гээс доошгүй стандартын өндөр хурдтай хөдөлгөөнд интернетээр нийт хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг хангах шаардлагатай. Дараагийн шаардлага нь аж ахуйн мэдээллийг аж ахуйн эрхлэгчдийн мэдэлд байлгах. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид мэдээллээ хаана, хэрхэн ашиглуулах, хэнд ашиглуулахгүй байхаа өөрсдөө шийддэг. Цахим битүүмжлэл, кодлолт зэрэг арга хэрэгслийг ашиглаж мэдээллийг зөвшөөрлөг ашиглах буюу дамжуулахаас сэргийлдэг байх гэсэн шаардлагыг тавьж байна. 3-дугаарт мэдээллийн хамгаалалт аюулгүй байдлыг баталгаажуулж аж ахуйн нууцыг хамгаалах. Хөдөө аж ахуй бол бүх мэдээлэл нь ил задгаа байж байдаг шилэн салбар биш. Бусад салбаруудын жишгээр аж ахуйн, тоног төхөөрөмжийн болон хувийн нууцыг хадгалах хууль дүрм хөдөө аж ахуйн салбарч гэсэн хэрэгтэй. Бусад салбаруудын жишгээр аж ахуйн, тоног төхөөрөмжийн болон хувийн нууцыг хадгалах дүрм журам хөдөө аж ахуйн салбарч гэсэн үйлчилнэ. Аж ахуйд явагдаж буй үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг хөндлөнгийн этгээд зөвшөөрлгүйгээр үзэх боломжгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь нөгөө талаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хуулиар хүлээсэн баримтжуулалтын тоо мэдээ өгөх албан үүргээ биелүүлэхэд саад болохгүй байхаар зохицуулах шаардлагатай. Мөн цаашид аж ахуйн төвшөнд мэдээллийг нэг доор төвлөрүүлэхгүй хэсэгчилж тарааж хадгалах системд шилжих нь зүйтэй. Ингэснээр цахим халдлага буюу техникийн доголдол үүссэн үед мэдээллийн зарим хэсгийг алдаж болох боловч бүх мэдээллээ нэг мөсөн алдах аюулаас сэргийлж чадна. Мөн цахим сүлжээ төр тасалдахад үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдахгүй байх нөхцөл бүрдэнэ. Дараагийн шаардлага нь мэдээллээ бизнесийн эргэлтэнд оруулснаар эргээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд ашигтай байх. Цахим мэдээллийг хадгалах, дамжуулахад клауд сервер ашиглах жишг нэвтэрч байгаа нь зөв боловч тодорхой хяналт зохицуулалт байхгүй учраас одоогийн байдлаар клауд эзэмшигч компаниуд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээс тодорхой үн цэнтэй мэдээллийг үнэгүй аваад эргэлтэнд оруулж өөрсдөө ашиг олох зарчмаар ажиллаж байна. Цаашид клауд эзэмшигчид мэдээллээ өгч ашиглуулсных нь хариуд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд ашигаа хуваалцдаг жишг тогтоох хэрэгтэй. Мөн аль нэг клауд хэд давамгайлбал мэдээллийн монопол тогтоож хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид тухайн клаудыг эзэмшдэг компаниас хараат байдалд орох аюултай учраас клауд эзэмшигчдийн хооронд чөлөө төрөлтөөн бий болгоход чиглэсэн зохицуулалт шаардлагатай байна. Дараагийн шаардлага нь биг датаны шинжилгээг нээлттэй болгох. Биг датаны шинжилгээнд бусдаас авсан мэдээллийг ашигладаг учраас мэдээлэлээ ашиглуулж буй талуудаас нэгдүгээр зөвшөөрөл авдаг байх. Хоёрдугаарт шинжилгээний дүгнэлт үр дүн мэдээлэл ашиглуулсан талуудтай хүртээмжтэй ашигтай байх нөхцөлийг бий болгох шаардлагатай. Дараагийн шаардлага нь олон нийтэд хүртээлтэй албан мэдээллийг үнэгүй ашиглуулах. Цаг агаарын, кадастрын, хөрсний ба зам харилцааны зэрэг мэдээллийг татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлдэг учраас хэрэглэхэд хялбар, стандартчлагдсан формат бүхий open data хэлбэрээр интернетэд байрлуулж олон нийтэд үнэгүй ашиглуулдаг байх нь зөв гэж үзэж байна. Цаашид олон нийтэд хүртээлтэй мэдээллийн нэгдсэн портал бий болгож нэг доор байршуулах нь зүйтэй. 7 дахь шаардлага нь цахимжуулалт ашиглаж хөдөө аж ахуйг хэрэглэгчдэд ойртуулах. Цахимжуулалтаас бий болж буй боломжуудыг ашиглан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц гарал үүслийнхэн талаар мэдээллийг хэрэглэгчдэд нээлттэй болгож улмаар хэрэглэгчдийн хөдөө аж ахуйн салбарт итгэх итгэл, эерэг хандлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй. 8 дахь шаардлага. Цахимжуулалтад шаардлагадах боловсон хүчнийг бэлтгэх. Хөдөө аж ахуйн бизнесийн амжилт үйлдвэрлэлд ажиллагчдын мэдлэг чадвараас шууд хамаардаг. Цахим технологийн хичээлийг салбарын ихтэйд тусгай дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөр болон албан бус сургалтын хөтөлбөрүүдэд оруулж энэ чиглэлийн сургалтыг эрчимжүүлэх шаардлагатай. Хөдөө аж ахуйг цахимжуулснаар бий болох давуу талуудын талаар Герман, Франц, Польш, Их Британий фермерүүдээс 2017 онд авсан судалгаанаас үзэхэд аж ахуйн үйл ажиллагааны баримтжуулалтыг хялбарчлах, үйлдвэрлэлийн зардал бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн хоёр давуу талыг хамгийн олон фермер хүлээн зөвшөөрчээ. Улсаар нь ялгаж авч үзвэл Германы фермерүүд зардал бууруулах, баримтжуулалтыг хялбарчлах,
Францын фермерүүд баримтжуулалт болон шийдвэр гаргахад нэмэртэй байх. Польшийн фермерүүд баримтжуулалт ба татаас хүсэх өргөдөл гаргах ажлыг хялбарчлах. Их Британий фермерүүд зардал бууруулах болон шийдвэр гаргахад нэмэртэй байх гэсэн үзүүлэлтүүдийг цахимжуулалтын гол давуу талуудаар нэрлэжээ. Нийтэд нь авч үзвэл цахимжуулалтаар бий болох дээр дөрвөн давуу талуудыг судалгаанд хамрагдсан улс бүрт их бага ямар нэг хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Судалгаанд хамрагдагсад ямар цахим хэрэгслүүдийг бодитоор хэрэглэдэг талаарх графикт харууллаа. Цахим баримтжуулалтыг дөрвөн орны алинд нь ч нийт фермерүүдийн 50 хүрэхгүй хувь нь ашиглаж байна. Аж ахуйн үр ашигын шинжилгээг Герман, Польш, Их Британий фермерүүд голчлон цахимаар гүйцэтгэдэг болжээ. Шийдвэр гаргахад ашиглах зорилготой мэдээллийн дүн шинжилгээг мөн дээрх 3 оронд нэлээд цахимжуулжээ. Big Data-ны шинжилгээг Польшид түлхүү ашигладаг бол угсрааны багжуудыг цахимаар удирдах тал дээр Польш, Их Британий фермерүүд тэргүүлж байна. Малын холбогдолтой мэдээлэл цахимаар бүрдүүлж ашигладаг жишг Германы фермерүүдийн 50 орчим хувьд нэвтэрчээ. Зах зээлийн мэдээллийг нээлттэй болгоход цахим технологи ашиглах чиглэлээр Польшийн фермерүүд татаас үсэх өргөдөл болон өргөдөл тавсрах мэдээллийг цахимаар хөрвүүлэх талаар Герман, Их Британий фермерүүд тэргүүлж байна. Аж ахуйн мэдээллийг клауд серверт хадгалахад Францын фермерүүд, харин өртгийн сүлжээнд оролцогчдыг хооронд нь холбох мэдээлэл солилцоог нь эрчимжүүлэхэд цахим технологи ашиглах чиглэлээр Их Британий фермерүүд тэргүүлж байна. Цахимжуулалтын эрсдлийн талаар судалгаанд хамрагдагчдын илэрхийлсэн байр суурийг авч үзвэл мэдээллийн хамгаалалт алдагдах эрсдлийн нийт 4 орны фермерүүд хамгийн гол эрсдлээр нэрлсэн байна. Герман, Францын фермерүүд мөн бизнесийн нууцтай холбоотой мэдээлэл болон албан бүртгэл мэдээлэл хэт задгаарах эрсдэл үүснэ гэж үзжээ. Мэдээлэл задгаарах алдагдах асуудлыг цаашид нухацтай авч үзэх шаардлагатай. Цахимжуулалтаас шалтгаалж хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид аж ахуйнхаа мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь гарцаагүй боловч хэнд өгч хэрхэн ашиглуулахаа өөрсдөө шийддэг. Үүнд ямар нэг хөндлөнгийн байгууллага аж ахуйн нэгжээс шахалт үзүүлэхийг хориглох хэрэгтэй. Цахимжуулалт нь хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашигтай байгаль орчинд халгүй хэлбэрээр хөжүүлэх зорилготой болохоос аж ахуйн үйлдвэрлэгчдийг бусдын хараа хяналтанд оруулах, мэдээллийг нь хөндлөнгийн этгээд ашиг олох зорилгоор ашиглахад зориулагдсан хэрэгсэл биш гэдгийг аль талдаа ухаарч тодорхой хяналт зохицуулалт нэвтрүүлэх шаардлагатай байна. Хөдөө аж ахуй ба дагалдах салбаруудын уялдааг бэхжүүлэх, өөрөөр хэлбэл уртгийн сүлжээний оролцогч талуудыг холбох, босоо ба хэвтэй чиглэлээр мэдээлэл харилцан солилцоход цахим технологиг ашиглах талаар энэ слайданд харууллаа. Мэдээлэл солилцооны босоо чиглэл нь орц материалын үйлдвэрлэлээс хөдөө аж ахуйн түүхийд, бүтээгдэхүүний худалдаа, эцсийн хэрэглэгчээр дамжин хог хаягдалд хүртэлх бүх үе шатуудыг хамаарна. Хэвтэй чиглэл гэдэгт хөдөө аж ахуйн түүхийн эд, бүтээгдэхүүн бөөний худалдаанаас боловсруулах үйлдвэрээр дамжин хүнсний жижиглэн худалдаа хүрэх үе шатуудыг хамруулдаг. Өртгийн сүлжээний дагуу явагдах мэдээлэл солилцоог цахимжуулснаар баримтжуулалт болон бараа материалын урсгалыг сайжруулах, эрчимжүүлэх боломжтой. Хөдөө аж ахуйн цахимжуулалт гэж чухам юу хэлж байна вэ? Энэ бол цоо шин зүйл биш. Нилээд олон жилийн өмнөөс аажмаар үйлдвэрлэл шат дараатайгаар нэвтэрч байгаа шинжилэл. Цахимжуулалтын эхний түвшин гэж тооцогддог precision farming бол үр бордоо, ургамал хамгааллын бодисыг талбайд жигд нормоор биш, талбайн хэсэг тус бүрээр тодорхойлсон жор, нормоор үрлэж цацах, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг автоматжуулах технологи. Мал аж ахуйд бол цахим мэдрэгч ашиглан малын биеийн байдал, хөдөлгөөн, тав тух, тижэл эдсэн хэмжээ зэрэг үзүүлэлтийг хяндаг. Наривчлалтай хөдөө аж ахуйн технологиг арай илүү боловсронгуй болгосныг, ялангуяа талбайд хийгдэх ажлууд, багаж төхөөрөмжийн тохиргоог интернетээр зайнаас хянаж удирдах шийдэл нэвтрүүлсэнийг smart farming буюу ухаалаг хөдөө аж ахуй гэж нэрлэж байна. Интернет ашиглах гол давуу тал нь бүх мэдээлэл төвлөрсөн мэдээллийн баазад хоримтлагдаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг баримтжуулах ажил автоматар хийгддэг. Одоо бид цахимжуулалтын дараагийн үе шат болох digital farming буюу цахим хөдөө аж ахуйн эрен үеийг шилжиж байна. Цахим хөдөө аж ахуй бол мэдээлэл харилцааны технологийн бүх ололт дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт нутагшуулж, үйлдвэрлэлийг бүрэн цахимжуулах цогц систем. Энэ систем хэд хэдэн бүрдэл хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь эд зүйлсийн интернет гэж төрөл бүрийн зориулалттай багаж, тоног төхөөрөмжүүдийг интернет сүлжээгээр хооронд нь холбохыг хэлж байна. Дараа нь машин хоорондын харилцаа гэж өөрөөр үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн машин багажууд сүлжээгээр холбогдож хоорондоо мэдээлэл солилцохыг хэлдэг. Мөн автомат жолоодлоготой хөдөө аж ахуйн техникийг авто замаар явахдаа замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авсан мэдээллийнхээ дагуу хөдөлгөөнд оролцдог болгох. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн техникийг замын хөдөлгөөний цахим сүлжээнд холбох бэлтгэл ажил хийгдэж байна. Цахим хөдөө аж ахуйн дараагийн бүрдэл хэсэг болох cloud computing гэж cloud сервер ашиглан мэдээлэл хадгалах, дамжуулах, мөн төрөл бүрийн cloud серверүүд хоорондоо холбогдож мэдээлэл солилцохыг хэлдэг.
Бусад бүрдэл хэсгүүдэд big data-ны шинжилгээ болон хиймэл оюун ухаан, роботын хэрэглээг нэрлэж болно. Цахим хөдөө аж ахуйн технологи өнөөгийн байдлаар ямар түвшинд байгааг юуны өмнө хөдөө аж ахуйн машин багжийн түвшинд авч үзье. Тракторын кабинд байрлах терминалаас угсрааны багжийг цахимаар удирдахад өмнө нь тулгардаг байсан нэг бэрхшээл бол үйлдвэрлэгчээс хамаарч холбогч кабелийн оролт болон мэдээлэл хүлээн авах формат зөрдөг асуудал байсан. Өөрөөр хэлбэл класс тракторт кейс үрлэгч угсарчгаар тракторын терминалд холбож чаддаггүй. Холболоо гэхэд трактороос илгээсэн мэдээллийг үрлэгч тайлж уншиж чаддаггүй учраас цахим удирдлага ажилтгүй байсан. Ийм учраас трактор угсрааны багжийн цахим холболтын Изобус гэдэг нэгдсэн стандартыг бий болгож одоо хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгчид нийтээрээ мөрдөж байна. Изобус стандартад нэгдснээр бүх үйлдвэр загварын хөдөө аж ахуйн машин багжууд цахим мэдээллийг нэгэн жигт форматаар дамжуулах бөгөөд трактор угсрааны багжийг кабелээр холбох тохиолдолд кабель нь мөн нэгэн жигт оролттой байна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн техникээс аж ахуйн менежментийн цахим системд мэдээлэл дамжуулахад мөрдөгдөх мэдээллийн солилцооны нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр зохих ажлууд хийгдэж байна. Ингэснээр талбайд ажиллаж буй машин багжуудыг ирүүлсэн өгөгдлүүдээр талбайн түүх хөтлөлт офисын компьютер дээр автоматар хийх боломж бүрдэх юм. Cloud серверээр хэрхэн мэдээлэл дамжуулдгийг авч үзье. Cloud серверийн гол давуу тал нь талбайд ажиллаж буй машин багжуудаас гадна бас компьютер, гар утас, таблет зэрэг олон төрлийн хэрэгслүүдээр хаанаас ч холбогдож болно. Мөн багжууд тариалангийн талбайгаас илгээсэн мэдээлэл Cloud серверээр дамжаад тариаланчийн компьютер, гар утсанд ирнэ. Мэдээллийг жишээлбэл түрүүнд дурдсан аж ахуйн менежментийн цахим системд хадгалах, боловсруулах боломжтой. Эсвэргээрээ тариаланч машин багжуудынхаа ажиллагааны норм, стандартыг зайнаас удирдаж тодорхой зааж өгч болно. Өөрөөр хэлбэл тариаланч заавал талбайд бичлэн ажиллахгүйгээр гэрийнхээ компьютерээс эсвэл гар утаснаас талбайд ажиллаж буй трактор, комбайн, угсрааны багжуудын ажиллагааг хянах, удирдах боломжтой болж байна. Cloud-ын хэрэглээнд суурилсан цахим хөдөө аж ахуйн шийдлүүдийг газар тариаланд аж ахуйн менежмент, хөдөө аж ахуйн машин, багжийн ажиллагааг хянах, талбайд явах чиглэл, маршрутыг тогтоох, мөн тариалангийн технологиг төлөвлөх, бордоо, ургамал хамгааллын арга хэмжээг автоматжуулах, өндөр наривчлалтай гүйцэтгэх зэрэг төрөл бүрийн зорилтоор ашигладаг. Машин багжуудад тусгаалan зориулагдсан Cloud шийдлүүд нь машин багжуудын хооронд мэдээлэл солилцох, мөн тохиргоо ажиллагааны гормыг зайнаас удирдах боломж олгож байна. Cloud ашиглагтай холбоотой нэг асуудал бол хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгчид өөрсдийнхөө үйлдвэрлэсэн техникт зориулан Cloud сервер тус тустай ажиллаулдаг. Инхлээр нэг тариаланч жишээ нь хоёр өөр үйлдвэрлэлийн техник ашиглах тохиолдолд хоёр өөр Cloud-ыг хамтдаа нь ашиглах ёстой болдог. Cloud серверүүд хоорондоо холбогдохгүй болохоор тракторын Cloud, комбайны Cloud гэд хэд хэдэн Cloud зэрэгцүүлэн ашиглах болдог. Энэ асуудлыг шийдвэрлэх янз бүрийн шийдлүүд туршигдсанаас хамгийн боломжийн гэж тооцогдож буй хоёр шийдлийг танилцуулъя. Эхнийх нь хөдөө аж ахуйн програм хангамжийн 365 FarmNet компани, хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгч Claas, John Deere, Case New Holland компаниудын хамтран бий болгосон Data Connect програм. Data Connect бол эдгээр үйлдвэрлэгчдийн клаудууд хоорондоо харилцаж мэдээлэл дамжуулах нэгдсэн сувг юм. Тариаланч Data Connect ашиглаад аль нэг клаудаас бусад клауд руу нэвтэрч болно. Жишээлбэл John Deere трактортай Claas комбайнтай тариаланч байлаа гэж бодоход тракторынхаа клаудаас комбайны клаудад хадгалагдсан мэдээллийг харах, хянах, удирдах боломжтой болж байна. Одоогоор уг програмыг эцэвчлэн боловсруулж гүйцээгүй Cloud хооронд зөвхөн техникийн байршил, хөдөлгөөний чиглэл, шатхууны түвшин, ажлын гүйцэтгэл зэрэг тодорхой мэдээллийг солилцох боломжтой байна. Цаашид техникийн ажиллагаа тохиргоо, талбайн ба талбайд гүйцэтгэж буй ажлын талаарх бүх мэдээллийг солилцдог болно. Cloud хооронд мэдээлэл солилцох бас нэг шийдэл бол AgriRouter. AgriRouter-ийн үндсэн зорилт нь хөдөө аж ахуйн машин багжууд болон хөдөө аж ахуйн газар тариаланд ашиглагддаг төрөл бүрийн програм хангамжийн хооронд мэдээлэл солилцоо саадгүй явагдах. Мөн аж ахуйн түвшинд хуримтлагдсан мэдээллийг зөвлөхүүд, борлуулагчид зэрэг хамтрагч түншүүдтэйгээ хуваалцах нэгдсэн сувг болж өгдөг. Data Connect-тэй адилхан Cloud хооронд холбох чадaltaй. Одоогоор AgriRouter-ийн сүлжээнд хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгч 27, хөдөө аж ахуйн програм хангамжийн 9 компани нэгдээд байна. Сүлжээнд нэгдсэн компаниудын үйлдвэрлэсэн техник, боловсруулсан програмууд хоорондоо цахим мэдээлэл саадгүй солилцох боломжтой. Тариаланч AgriRouter-ийг ашиглахдаа эхлээд ямар машин багжийг ямар програмд холбохыг зааж өгдөг. Жишээлбэл талбайд ашиглаж буй тракторыг офисын компьютерт суулгасан талбайн түүх хөтөлтийн програмд холбоход трактороос илгээсэн мэдээлэл шууд талбайн түүхэнд бичигдэнэ. Эсвэргээрээ талбайн түүх хөтэлдэг програмаас тракторт команд өгч бас болно. Илтгэлийнхээ эцэст хөдөө аж ахуйн захимжуулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй Европын холбооны Atlas төслийг товч танилцуулъя.
2019 оны 10 дугаар сарын 1-нд эхэлсэн 3 жил үргэлжлэх уг төслийг 7 орны 30 байгууллага аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаагийн нэг нь манай DLG. Төслийн нэр Atlas гэдэг нь хөдөө аж ахуйн цахим мэдээллийн солилцоо шинжилгээний нэгдсэн систем гэсэн утгатай товчлсон үг. Atlas төсөл хөдөө аж ахуйн машин багаж, хөрс цаг уурын зайнаас мэдрэгчүүд, бусад төрлийн зайнаас мэдрэгчүүд ба роботууд, хөдөө аж ахуйн програм хангамж гэсэн дөрвөн талын хооронд мэдээлэл солилцох нэгдсэн формат, нэгдсэн сүлжээ бий болгох, сүлжээний хяналт, удирдлага нь аж ахуй эрхлэгчдийн бүрэн мэдэлд байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Төслөөс бий болгож хэрэглээ нэвтрүүлж байгаа цахим мэдээллийн нэгдсэн формат нь явандаа стандартчлагдах боловч өргөдөх боломжтой байна. Мөн төслийн хүрээнд бий болгож үйлдвэрлэл туршиж байгаа Atlas сүлжээ нь аж ахуйн цахим мэдээллийн урсгалыг нэг доор төвлөрүүлж хянах нэгдсэн удирдлагыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд өгч байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэгчдийн мэдэлд байдаг клауд серверүүд тараагдаж байрлах биш, харин тариаланчдын бүрэн хяналтанд байх Atlas сүлжээнд төвлөрнө. Atlas сүлжээг ашигласнаар мөн клауд хооронд мэдээлэл солилцоход формат тохирдгүй асуудлыг давхар шийдвэрлэж байгаа юм. Энэ бүдүүвчэнд Atlas сүлжээний ажиллагааны зарчмыг дэлгэрэнгүй тайлбарласан байна. Төрөл бүрийн зайнаас мэдрэгчүүд, хөдөө аж ахуйн програм хангамж, талбайд ажиллах бүх машин, багажууд бүгд Atlas сүлжээнд холбогдно. Тракторын кабинд Atlas-ын стандартчлагдсан терминал байрлуулж, тариаланчийн компьютерт Atlas сүлжээ нэвтэрч мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх зорилтоор төслийн бэлтгэж өгсөн програмыг суулгана. Ингээд тал бүрээс ирсэн цахим мэдээлэл нэг доор төвлөрч түүнийг нь тариаланч өөрөө хянах, удирдах, хүснээрээ ашиглах, нэг талаас ирсэн мэдээллийг нөгөө тал руу илгээж команд өгөх боломжтой. Жишээлбэл хөрс, цаг уурын зайнаас мэдрэгчүүдээс авсан мэдээллийг бороожуулагчид дамжуулж услгааны нормыг цаг уурын нөхцөл тохируулан эсвэл дрон, роботуудад дамжуулан ажлын даалгавар өгөх, хэрв малтай бол мал хянах мэдрэгчүүдээс авсан мэдээллийг зориултын програмд дамжуулж эргээд тухайн програмаас зааж өгсөн тэжээлийн нормыг тэжээл түгээгч төхөөрөмжөнд илгээх зэрэг төрөл бүрийн зориултаар ашиглаж болно. Энэ бүх үйлдэлийг төвлөрсөн ганц програм, ганцхан сүлжээ ашиглаад хийх боломжтой болох юм. Илтгэл маань ингээд дуусч байна. Хөдөө аж ахуйн цахимжуулалтын өнөөгийн түвшин, хөгжлийн цаашдын чиг хандлагыг Герман улсын жишээн дээр товч танилцууллаа. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.